Дэлхийн шилдэг 100 их сургууль оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг 2015 оны 4-р сарын 6-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэнийг бүртгэл хамруулсан бөгөөд тэдний 65 нь Америк нэгдсэн улсын Харвард, Стэнфорд, Беркли, Калифорни их сургууль зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын эхний 20 багцсан сургуульд тэнцэх хурлага авчсан иргэд байжээ. Johns Hopkins University of Washington, University of Michigan, тэгээд Georgia Institute of Technology тэнцсэн. Тэгээд одоо яг University of Washington-ыг сонгоод одоо явах чаа. Ямар мэргэжлэр сурах вэ? Биологоор сурна. Чи ямар сургуульд сурж байв? Ер нь шалгалт хэрэг вэ? Энд орчлон дунд сургуулийг төгссөн. Тэтгэлгээр Energy Resource-ийн тэтгэлгээр энэ ташрамд хэлэхэд Energy Resource-та маш их баярлалаа гэж хэлмээр байна. Шалгалтын хувьд бол орчин сургууль өөрөө цаанаасаа яг багш нараараа бэлдүүлдэг болохоор яг багш нараа дагаж яваал тэгэл сайн оноо аваад одоо ингэ сургуультай тэнцсэн байна. Сургуулаа ер нь судалж үзв. Ямар их сургууль вэ? Маань сургууль бол айгүй гоё том сургууль, айгүй олон хүүхдүүд байдаг. Тийм, ер нь бол айгүй diverse гэж ярьдаг. Айгүй олон орны хүүхдүүд цугладаг. Тийм биологийн салбарт бол айгүй өндөр жагсдаг юм сургууль аа. Харвардын их сургуульд сурахаар болсон. Харвардын их сургуульд сурах нь ямар мэргэжлэр сурах вэ? Шалгалт хэрэг вэ? Эдийн засгийн чиглэлээр суралцах болсон. Тэгээд одоо сонгон шалгаруулалт их хэцүү байсан л гэж хэлээ. Маш том боломж гэж одоо харж байна. Одоо мэдээж гэр бүлийнхээ тий одоо жил болгоно одоо $45,000 одоо хадгалж ийн л гэсэн үг шүү дээ тий. University of Illinois Urbana Champaign гэдэг тус жагсаалт нь болохоор 23-т ордог. Би болохоор миний мэргэжил болохоор хот төлөвлөлт яг энэ мэргэжлэр болохоор дэлхийг тэргүүлдэг тийм сургууль байгаа. Миний хувьд болохоор $42,100 хөнгөлөлт гарч байгаа. Тийм зөвхөн сургалтын төлбөр болохоор энэ. Тэгээд $42,100-ыг засгийн газраас надад өгж байгаа. Калифорни их сургуулийн хамгийн зүгээр гэж үзээд тэрэнд явуулсан. Тэгээд тэтгэлийг хасна юм шүү дээ. Засгийн газар $40,000 тэтгэлийг өгсөн. Тэгээд миний сургалтын төлбөр $37,000 болохоор $37,000 байна. Яг энэ тэтгэлийг хаахад маш том хөрөнгө оруулалт болж байна. Тийм. Тэтгэлэг байгаагүйсэн бол бид нэр ямар ч шансгүйсэн. Миний хувьд Калифорни их сургуулийн Берклидийг салбарт орсон. Тэгээ би анхаа 9 дэх ангиас эхэлж энэхүү тэтгэлд хамрахаар бэлдсэн. Мөн TOEFL SAT-ийн шалгалтыг өгсөн байгаа. Сургалтын төлбөрийг бол 100% дааж байгаа. Сургалтын төлбөр хэвээр Жилийн $38,000. ямар мэргэжлэр сурах? Эдийн засгийн мэргэжлээ сурах чаа. Ирээд Монголд ажиллая. Тэгэлгүй. Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20 багцсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо сонгон шалгаруулалтанд орсон иргэдийн сурлагын чанар жилээс жилд өсөсөөр байна. Тиймээс суралцах урилга авсан сургуулийн чансаа тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон сонгон шалгаруулалтын дүн үзлэн 36-аас 70 жигсэн иргэдийн сургалтын төлбөрийг 2015 оны улсын эсрэг тодтгол тусгуулан санхүүжүүлэхээр боловсрол соёлын шинжилгээ ухааны яам төлөвлөжээ. Дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцахаар басан 165 оюутан энэ 8 сард сургуулиуд руугаа явах юм аа.